Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар нийслэл тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах талаар хэлцлээ. Тухайлах юм бол гэр хорооллын айл өрхүүдэд хоримтлууртай халаагуур залгах, үүнд шаардлагатай эрчим хүчний их усрыг бүрдүүлэх талаар бол хэлцлээ. Ингэснээр айл өрхүүдэд 4 кВт-ийн энэ халаагуур залгах ийм эрчим хүчний их усрыг бий болох боломжтой нөхцөл бүрдэх юм. Энэ халаагуурыг залгахад бас нэмэлт эрчим хүчний их уср шаардлагатай. Энэ хүрээнд ТЭЦ-4-ийн 4 блокийг шинчлэх, мөн ТЭЦ-3-ыг 250 МВт-ийн хүчин чадалтай шинэ их усрыг бий болох өргөгдөх эдгээр ажлыг бол хийхээр бол төлөвлөлөө. Ингэснээр гэр хорооллын айлуудыг хоримтлууртай халаагуур тавьснаар нэмэлт эрчим хүчний их усрын шаардлагыг бол эдгээр 2 станцын шинжил өргөтгөлийг хийснээр бол шийдвэрлэгдэх юм. Энэ арга хэмжээний хүрээнд 2018 онд бол нэмэлтээр 19 мянган айл өрхөд бол 4 кВт-ийн хоримтлууртай халаагуур залгахын боломж бол бүрдэнэ. Нийтдээ энэ арга хэмжээний хүрээнд бол Улаанбаатарын хэмжээнд 60 мянга гаруй айл өрх бол энэ 4 кВт-ийн хоримтлууртай халаагуур залгах юм нөхцөл бүрдэх юм. Энэ хоримтлууртай халаагуур бол шөнийн цахилгааны тариф тэглэсэн үед бол энэ хоримтлуураар өөрсдийгөө цэнэглэх, өдөртөө бол энэ хоримтлуулсан энэ дулаанаараа бол айл өрхүүд өөрсдийгөө дулаанаа хангах ийм нөхцөл бол бүрдэх юм. Үүнд шаардлагатай их усрыг бүрдүүлэх талаар эрчим хүчний сайд, сангийн сайдад тодорхой үүрэг даалгаврыг бол өгсөн байгаа.